За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн хэвлийн хурлын гол зорилго нь бол түрүү 7 хоногт хохирчдын холбоо, гал үндэстэн иргэний нийгмийн байгууллагуудаас энэ засгийн газрын шийдлийн засгийн газрын тэргүүний бодлогын үйл ажиллагааг эсэргүүцэж сор салах үйл ажиллагаа хийсэн. Мөн миний бие бэлгэдлийн чанартай байсан зургийг бол өшгөлсөн гих мөн алгадсан гих энэ асуудлыг бол бүх Facebook, Twitter хэвлэл олон нийтэд бол зарлагдсан байгаа. Тэгээд бүх юм учир начиртай байдаг, бүх юм санамсаргүй байдаггүй. Тэгээ өнөөдөр яг хэвлийнхэн та бүгд энэ бүгдийг эргсүүлүүлэхийн тулд өнөөдөр би ерөнхий сайд сайхан бэлэгт шаардлага хөрвүүлж байгаа. Энэ шаардлагыг би уншаад тахыг ихний хэлжинд. Хохирчдын эрх ашигын хамгаалах шударга төв төрийн бас байгууллагаас шийдлийн засгийн газрын тэргүүн сайхан бэлэг танаа шаардлага хөрвүүлэх тухай төр нь иргэдийнхээс зөрчигдсөн эрхийг сэргэн эвлүүлэх үндсэн үүргийнхээ дагуу 2014 оны 4 сарын 24-нд 26 хорсооны 8301 иргэдийн хохирлыг бүрэн барагдуулах хуулийг улсын хурлаар баталсан билээ. Хууль батлагдсантай холбогдуулж хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар хадгалан зээлийн хоршоодын төлбөр барагдуулах үйл ажиллагаанд ажлын хэсэг байгуулагдаж хуулийн хэрэгжилтийг хангах хохирчны хохирлыг шуурхай барагдуулах зорилготойгоор эхний ээлжинд 1 сая хүртэлх хохиролтой 1654 хохирогч манай төрийн бас байгууллагаас нөхцөл хүнд тэргүүн ээлжинд барагдуулах шаардлагатай 5 хохирогч өргөдөл гамтлын шугамар 30 хохирогч гээд 1734 хохирчны хохирлыг барагдуулах шийдвэрийг гаргасан. Тэгээд энэ нодон жилийн хуулийн гол зорилго нь бол нэгэнт иргэдийн хохирлыг эхний ээлжинд барагдуулахаар хуульчилсан хоршооны орлого мөнгөн хөрөнгөөр барагдуулахтай холбогдсон харилцааг зохицуулах тул төрийн санд дуудлага худалдаагаар төвлөрүүлсэн 15.5 тэрбум 7 тэрбумын үйл хөдлөх хөрөнгийг хоршооны хохирчдын хохирлыг барагдуулахад зарцуулах бүрэн үндэслэлтэйг хуулиар баталгаажуулсан байгаа. Тэгэхэд үлдсэн 6288 хохирчдын асуудлыг шийдвэрлэх гэж ерөнхий сайд танд манай төрийн бас байгууллагаас 10 гаруй хүсэлт албан тоо тасралт явуулсан. Тасралтгүй хууль зүйн яамд 10 сар хохирлоо нэхэмжилж байгаа амьдралын нөхцөл хүнд хөгшөд эмэгтэйчүүд голдуу 200-аад иргэдийн өргөдлийг танд би хүргэсэн. Шийдлийн засгийн газрын тэргүүнтэй улсын хурлаас батлагдаад 1 жил гаруй хугацаа өнгөрч байгаа хуулийн хэрэгжилтийг хангаагүй шийдээгүйгээс болж сүүлийн 1 сард хууль зүйн яамн дээр суулт хийж байсан иргэдээс 4 хохирогч нас барлаа. Иймд ерөнхий сайд таны үүргээ биелүүлээгүй, сэтгэлгүй, эсвэлтхэн улмаас 6288 өрх айлаас эм тарины мөнгөө залгуулж чадалгүй нас барсан иргэдийн амь насыг танаас болон танаа засгийн газраас хуулийн дагуу нэхэмжлэх болно. Энэ 6288 өрх айлын асуудлыг хаврын чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэхийг шаардаж хэрэг биелүүлээгүй нөхцөлд хууль зүйн яамд суултаа үргэлжлүүлж хэвлэл олон нийт улс төрийн нам эвсэл иргэний хөдөлгөөний бүх байгууллагууд хохирогчтой хандан уриалга гаргаж тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно. Тэмцлээс гарах бүх үр дагаврыг шийдлийн тодтолтой шийтгэлийн засгийн газрын тэргүүнтэй хариуцах ба шаардлага биелүүлээгүй нөхцөлд өсгөлэн зарлах хүртэл үйл ажиллагаа хийн гэдгийг мэдгдээ. Тэгээд уржигдэр яг энэ сор залхаас өмнө бол Европын хөгжил хадам зээлийн хоршооны долгор сүрэнгийн хүү надар уцсан л да шөнийн 3 цагт. Тэгээ манай ээж сусаар булжид нас орчлаа гэсэн. Тэгээд яг эм тариатайгаа залгуулахаас нэг хэдэн төгрөг авчихсан гэд надар өргөж залгаж байсан. Тэгээд уржигдэр очиход хүүнэ. Нэг ганцхан хүүтэй хүүнэ. Шарил хийх авсан өөрөө хатаа сууж илээ. Мөнгөгүй. Тэгээ газраа яаж олж авах гэж авсан гэсэн чинь би өөрөө дураараа очиод налаахтаар очиод ээжигээ хөдөлгөх болно гэжсэн. Хэрвээ энэ үлдсэн 10 сая төгрөгөө авсан бол миний муу ээж эм тариатайгаа залгатаад амьд байх байсан гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд өнөөдөр энэ хооронд амиа хорлсон, өөрийгөө буудсан, гэрүүл салсан маш олон хүн байгаа. 2013 онд гэхэд чинь 58,800 хүн дээр судалгаа хийхэд өгсөн байгаа. Тэгээд шийдлийн засгийн газар ингэж энэ сайхан бэлгийг бий бол зорилготойгоор өшгөлсөн, зорилготойгоор алгацсан. Маш олон 10 жилийн хугацаанд үлээ үзэж амьдрал нь хэцүүдж байгаа энэ ард түмнийг бодох сэтгэл байхгүй. Дүлий төр өнөөдөр энэ нэг
сэтгэлгүй төрийг сэтгэл оруулж Монголын төлөө цохилох зүрхгүй хүнийг зүрхийн цохилуулахын тулд өнөөдөр би албаар ийм үйл ажиллагаа хийсэн гэдгээ энэ хэвлэлийн хурал дээр албан ёсоор мэдгэж байна. За өнөөдрийн хэвлэлийн хурал төрөлцөн ирсэн та бүхэнд баярлалаа. Би нэг зүйлийг бол зориуд одоо учир жанцантай гэдгийг нь холбогдуулж хэлмээр байна. Юу гэхээрээс өнөөдөр бол морин сарын нэг цагаан мэнгтэй төмөр суудалтай энэ морин сарын шиний нэгний өдөр хөх болгоны өдөр гал цагт би тэгээ морин цагт сайн цагийг тохиолдуулж зориуд энэ ухаар цэхэрэхгүй байгаа улсаа худалдаж байгаа урагш нарт урагшгүй тэр гишүүдэд ухаар цэхэрэрш гэж анхааруулга сануулга өгч байна. Яагаад гэвэл зэрэг өнөөдөр дэлхийн нийтийн хувьд ч гэсэн энэ өдөр сөлжилттэй тэмцэх өдөр. Монгол улсын газар нутгийн 80% нь сөлжчихэд байгаа. Бүр ихээхэн хэмжээний сөлжилтөнд өртчихэд байгаа. Гэтэл өнөөдөр уул уурхайн явуулж байгаа буруу бодлогын улмаас өнөөдөр 19.9% одоо тэр хамгийн гайгүй үлдсэн хамгаалах ёстой газар нутгийг уул уурхайд өгөхөөр лиценз олгож байгаа. За энийг та нар нэг харьцуулаад бодчихоорой. Хоёрдугаарт өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа хүн болгон өнөөдөр Чингисийн зарлиг ёсоор бол алах ялаар цэвэрлүүлэх ёстой. Ягаад гэвэл өнөөдөр туул гол руу бохироо зотгож байгаа. Та нар тэр зургийг очиод үз хар. Яахаараа бид нар тэр хатан туулдаа ууж ундаалдаг байдаг усандаа бохироо хийж байгаа. Энэ өнөөдөр хэний ямар ёсонд ийм үйлдэл гарах ёстой. За дээр нь бол өнөөдрийн хэвлэлийн хуралд бол хоёр зүйлийг зайлшгүй мэдээлэх ёстой. Ягаад гэвэл энэ гашууртын ордын асуудлаар төрийн эзэмшлийн хувь хэмжээ гэдэг нэрээр одоо ёстой тэнэгдэж өгч байна. Тэр ноён уулнаас 4.5 км-ийн зайд байгаа гэж ярьж байна. Ноён уулныхаа дотор нь байгаа ордыг өөр тэр мөнгө ногоон ургамал, тэр мөнгө ногоон гацуурыг, тэр агцыг, тэр зээргнийг тэр олон гол мөрхийг сүйтгэж гээд эхийн бузралчгаад тэр тагнуулын одоо газрын дарга байсан эрхэм хар нуусны хар бодлогын одоо хайрцгийг барилцаж байсан хүн урагчаад явж байна шүү. Яагаад энэ тэр авилгалтай тамцах газар энэ одоо этгээдүүдээс хариуцлага асуухгүй байгаа юм бэ? Энэ бол одоо улсаа худалдаж байгаагийн хувааж идэж байгаагийн ностой жишээ. Энийг бол одоо бид нар хатуу өгөөд ер нь одоо хариуцлагатайгаар хэлж байна. Дөрөвчийн удаа намайг булшны тоог нэмнэ гэж мэдээлэл хийсний дараа хүмүүс утастаад хүн алах гэж байгаа юм уу гэж байна. Бид хэрвээ энэ ажиллагааг бидний эцэг дээдсийн шарил бууханд халдах юм бол тэнд ерөөсөө тэр халдсан хүн. Та нар одоо ганц зүйлийг зориуд тодруулж хэлье. Энэ бол байна хууль хэрэгжүүлэхгүй байгаа жишээ. Бид иргэд Монгол улсын иргэн өөрийнхөө газар нутаг дээр бүр шүтэнтэй газараа хамгаалах гэж шаардлага тавьж байгаа юм. Яагаад тэр гадны хүн орж ирээд бидний шүтэнд халдж байгаа юм? Онгон даш нутаг юм одоо тэр буш мохын минь хөндөж байгаа юм. Яагаад тэрийг дэсэд дэлгүүлэх гэж байгаа юм? Энд чинь соёлын хуулиар дэслээ ихийг хоригдсан байгаа. Тэр байдгаа мал бэлчээхийг хоригдсан газар яагаад тэр гадны лоовэрчин гар хөлбүүлсэн хүмүүсүүд тэнд гიშгээд байгаа юм. Гэхдээ ийм л юмны төлөө ярьж байгаа ш. За тэр усны хуулийн болий, тэр ургамлын тухай хуулийн болий, тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн болий, тэр та нарын хэрэгжүүл биелүүлж өгөхгүй байгаа урт нэртэй хуулийн болий. Гэхдээ энэ Монголын эрх ашигын төлөө, оршихуй ёсны төлөө яаж байгаа. Чингис хааны зарлиг энэ байна. Гол мөрөн булаг шандыг бузарлагсад ариуны хөндсөн учир алах ялаар цэвэрлүүл гэж. Энийг л ярьж байгаа юм. Энийг биелүүлэх эр зоригтой, эрлэхэг, эх оронч Монгол хүмүүсд гарна шүү. Битгий басамжлаад байгаарай. За дараагийн нэг асуудал бол яг энэ байдлын үргэлжилэл. Тэр Центрогол дээр 2010 онд буудж байсан. Төрийн ордонд 2013 оны 9 сарын 16-нд урт нэртэй хуулийг хамгаалж тэгээд одоо төрөөс ял шийтгэгдсэн хүмүүсүүд өнөөдөр шоронд өгч байна.
Манай нэг хүн одоо энэ хар. Энэ хүн бурхан болсон. Дасцэр ингээд энэ Сэлэн нутгийн зүгээр л эх орон залуу. Малчин сайхан эр. Ёстой эгэл Монгол. Тэр Өвөр Хангай аймгийн малчин Самбуу янд өнөөдөр хорд хавдар тусчаад энэ шоронгийн байдлаас одоо үүссэн хор хавдар тусчаад өнөөдөр одоо хүнд байдалтай байна. Энэ Болдбаатар Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн. Энэ хүн Эх нутаг газар шорооныхон төлөө та бидний төлөө үгэн дуурсныхаа эрхэнд өнөөдөр шоронд ороод сая өчигдөр зайсангийн эмнэлгээс босож шандахгүй хүнийг шорон руу шилжүүллээ. Энэ хүний нэг талын зүрх ажилдгүй, одоо калафан ажилдгүй. Сахарын шижингийн хүнд зэрэглэлийн өвчтэй. Тэгээ энийг яагаад гаргахгүй байгаа юм гээд маш олон удаагийн бичгээр өгөөд ерөөсөө л энэ хүн 30% юугаар амьдарч байгаа хүн. Боломжоор. Гэтэл энийг өнөөдөр чөлөөлөхгүй байна. Энэ хүн яах ёстой юм гэн? Хоёр нүдэн сохрох ёстой юм гэн. Тэр дөрвөн мөчнийхөө бүр үйнээсээ дээгүүр хоёрын тайруулж өгж дараа нь шоронгоос гарах ёстой юм гэн. Энэ тушаалыг нөхөр Нямдава 2 хамтарсан тушаалыг 2012 оны 12 сарын 31-ний өдөр гаргасан. Энэ одоо Ялтанд эмнэлгийн тусламж үзүүлэх, ядаас чөлөөлөх энэ журамд ганц удаа өөрчлөлт орсон. 2013 оны 1 сарын 15-ны өдөр инквайрыг одоо 2 дугаар эмнэлэгт хэвтүүлэхийн тулд Тэмүүжин Удвал 2 энэ чинь хуучин ерөөсөө хувийн эмнэлэгт хэвтүүлэхийг хоригдсан байсан энэ журмаар. Тэгэхэд тэр заалтын хүчингүй болгосон. Тэгээ ийм юугаар өнөөдөр зөвхөн одоо надад ирсэн мэдээгээр өнгөрсөн 7 хоногт гэхэд 2 хүн дамжин дээр нас орсон. 2 ерөн Монгол хүн өвчний учраас. Ерөөсөө шоронд хүнээ алж байна. Ийм харгас бурангуй нийгмийн дор бид нар ажиллаж байна. Төр барьж байгаа нэртэй энэ лоовчд төр барьж байгаа нэртэй үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх барьсан энэ лоовчтой тооцоо хийх цаг гарсаа. Монголын ард түмэн монголчууд би сэрээсэй гэж бодож байна. Төрийн албанд дандаа тэний хүмүүс ажилддаг байлгүй дээ. Монголынхон төлөө тэр судсаа зүрхээ цусаан болгуулах цаг ойртож шүү. За баяр. Яа энд өшөө үргэлж тэгээ. Тэгтэл нэж. За ялангуяа гацууртай ордын асуудлыг иргэний нийгмийн байгууллага маш хурцаар гаргаж тавьж байгаа. Өнгөрсөн 7 хоногийн хэвлэлийн багварлаар бид нар засгийн газрын ээлж зүйн сурлаар улсын их хурлд яаралтайгаар гацууртай ордыг өргөн барьлаа. Байнгын ороодоор хилцэхгүйгээр шийдвэрлэж байгааг нийгэмд ил болгосон. Энэний үр дүнд ямар ч байсан байнгын ороодоор хилцүүлэх шийдвэр гараад өчигдөр эдийн засгийн байнгын ороогоор хилцүүлсэн боловч эдийн засгийн байнгын ороон дээр гацууртай ордыг цааш нь хөдлөхийг одоо тухайн гишүүд бол дэмжсэн. Энэ нь өөрөө захиалгат үйл ажиллагаа байсан гэдгийг бол албан ёсоор хэлэх ёстой. Яагаад гэвэл уг танилцуулгыг хийж байхдаа жигжил сайд нэг үгийг маш тодорхой хэлсэн. Юу юм гэхээр гацууртай орд тухайн компанид ашиггүйч байлаа гэсэн Монгол Улсын засгийн газарт ашигтайгаар ариалтын татвар тусгай татвар авдаг нь Монголд ашигтай байна гэж яриад байгаа. Тэгэхээр тухайн компани тэнд ашиггүй байх буюу ашигтай байх нь энэ засгийн газарт огт хамаагүй ганцхан тэнд байгаа үйл ажиллагааг дэмжиж оролцуулахын төлөө байгаа гэдгээ нийгэмд илчлээд байна л да. Ялангуяа эдийн засгийн байнгын ороон дээр урд нь байнгын ороон дараагаас Ж Батцуур гэж нөхөр 1 сарын 27-нд өөрөө албан ёсоор хэлсэн. Гацууртай ордыг байнгын ороодоор хилцэхдээ тэгж асуудлыг ил танилцуулж хилцэхгүй зээнх болдын шаардлагаар дэмжээд авъя гэдэг асуудлаар 12 сарын 27-нд дэмжсэн байр сууриаар их хурлд оруулсан гэдгийг танилцуулсан. Энэ яг шоу дахиад автагчлаа л да. Тэгэхээр улсын их хурлын гишүүдэд иргэний нийгмийн байгууллагын сануулгыг дахиад хүргэх ёстой. Яагаад гэвэл гацууртай орд хөдөлгөөнд орох тохиолдолд тэндээс гарах нийгмийн сөрөг үр дагаврыг өнөөдрийн ялангуяа эдийн засгийн байнгын орон дээр байгаа Ж Батцуур, Батхүү, Батэрдэн, Баярсайхан, Ганбат, Ганхуйг, Дэмбэрэл, Зоригт, Одон туяа, Тэлихаан гэсэн энэ гишүүд давхар ойролцох болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
За бүгдээ сайн байна уу? За өнөөдөр бол одоо эх орончтой хамгааллын өмгөөлөө эх орноосоо урагштай цэрлүүд хүлээлгийа гэсэн утгатай эвлэлээр болж байна. За энэ Монгол улсын эрх ашигт харшилсан одоо олон нүгэлтэй эргийг үлдсэн сайхан бэлэг гэдэг хүний төр зургийг одоо бэлэгдлийн чанартайгаар өдөр шатааж одоо эсэргүүцлээ илэрхийлсэн байгаа. Тэгэхэд бол энэ төрийн зүгээс бол хүмүүсийн эвлэлдэн нэгдэх үг хэлэх хэрэгчлээг бол одоо боомлон дарагдуулах ажиллагааг маш идэвхтэй хийж байна. За тэгээд тэр 10-ны өдөр бол ямар нэгэн тийм айхтар комментийн дайралт одоо ийм юм байгаагүй. Тэгэхээр 11-ний өдөр бол одоо маш олон хүн доромжилсан байдлаар ингэж коммент өгсөн байсан. За энэ нь бол одоо 10-ны өдөр болохоор төрийн байгууллагууд олигархуудын зүгээс одоо тэр дайрах, довтлох одоо гүтгэх юмныг зохион байгуулад 11-ний өдөр явагдсан гэдэг нь харагдаад байгаа. За тэгээд ардаа намын нөлөөлөлтөй ийм одоо сайтууд одоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэд бол одоо нэг шаблон тараасан юм байлээ. Эдгээр хүмүүсийг бол одоо сайхан бэлгээд оромжилсан гэдэг утгаар шоронд хийх ёстой, бэлгэн цэрлүүлэх ёстой, иргэний хөдөлгөөдийг одоо хөмж хязгаарлах ёстой гэсэн ийм одоо шаблоныг тараагаад за энийг тойруулаад одоо юм бичээд байгаараа гэж ийм үлгэр загвар тараасан гэдгийг бол одоо сурган сонсогдож байгаа. За тэгээд энэ иргэний хөдөлгөөд ихнийг одоо энэ төр засгийн ямар нэг байдлаар эсэргүүцэх юм бол ерөөсөө сэтгүүлчдийн байгууллага одоо тэр аяараа эсрэг нь хөдөлж байгаа байдал бол харагдсан. Энэ бол одоо тун харамсалтай юм аа. За тэгээ иргэний хөдөлгөөнийхнийг одоо ингээд хөлсний юм хийдэг. За хин нэгний эрх ашгаар одоо хөдөлдөг одоо шизоо гэдэг юм ингэж доромжлоод байж бол одоо бас болохгүй. Тэр хүмүүс одоо энэ сайхан бэлгийг доромжилсан гэдээ одоо шоронд суулгана гэж ингэж ярьж байна. Тэгээд тэнд бол одоо сайхан бэлгээд доромжилсан ямар одоо гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа нь харагдахгүй байгаа. За тэгээд тэр хүний одоо зургийг шатаасан, өшгөлсөн гэдэг нь одоо ямар доромжлол болж байгаа юм. За тэгвэл тэр хэвлэл мэдээллийн одоо зөвхөн даалгавар биелүүлсэн хэрэгслүүд болон тэр доор нь коммент бичсэн одоо хөлсний комментчдгээд одоо нэг зохион байгуулалттай ажил хийдэг улсууд тодорхой шүү дээ. Тэр хүмүүс чинь одоо тэр сайхан бэлгийн зургийг шатаасан, өшгөлснөөс илүүгээр хүмүүсийг доромжилсан, гүтгсэн байгаа. Тийм болохоор тэр хүмүүсийн IP-г бичээд авсан байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг одоо бүртгээд авсан байгаа. Тэгээ одоо зохих хариуцлагыг одоо хүлээлгэхээр ханднаа. За тэгээд хүнийг одоо ингэж ялангуяа иргэний хөдөлгөөнийхний шударга юм хэлснийхэн төлөө дураараа доромжилж гүтгэж бол болохгүй. Хууль бол Монгол улсын иргэдэд бүгдээрэнд нь адилхан үйлчилнэ. За тэгээ хүмүүсийг доромжлоод гүтгээд мөнгө аваад одоо тоолоод баярлаад сууж байгаа хүмүүс удахгүй хуулийн хариуцлагаа хүлээгээд за тэр одоо яриад байгаа одоо баримтлах торгуулах арга хэмжээгээ хүлээгээд одоо ойлгох цаг удахгүй ирнэ гэдгийг анхааруулж хэлмээр байна. За. Ер нь бүх юм санаандгүй юм гэж байхгүй шүү дээ. Энэ бол санаатай хийгдсэн үйл ажиллагаа. Юуны төлөө гэж би бол сайхан бэлгийг өнөөдөр анхаарлыг хандуулахын тулд зөвхөн хууль зүйн яамн дээр гэхэд бол сүүлийн нэг сарын дотор 4 хүн нас орчлаа шүү дээ. Хуулиа хэрэгжүүлээгүй, эсвэлтгүйгээр энэ хүн буруутай гэдгийг би гаргаж тавихын тулд би ийм үйлдэл хийсэн гэдгээ би түрүү хэлсэн. Тэгээд сор залах үйл ажиллагаа гэдэг чинь өнөөдөр ингэж байгаа шүү дээ. Анханасаа засгийн газрын энэ тэргүүнийг бол ард түмэн сонгоогүй. Энэ шийдлийн засгийн газрын үеэр санаж байгаа үстэй. Арцлан намын бүлэг хуралдаад амар жаргалыг ерөнхий сайдаар гаргаж тавьсан. Дараад нь удирдах зөвлөлөөрөө бол сайхан бэлгийг гаргасан. Сайхан бэлгийг гаргахын тулд өнөөдөр Монгол Ардын нам сөрөг хүчнэгүү болгож Монгол Ардын нам дээр очиж энэ засгийн газарт тим сайдуудыг өгнө гэсэн бүх хуульдаануудыг хийсэн. Энэ нэг бол бүр олон түмний нүдэн дээр илээр хийсэн. Тэгээд тухайн үед бол нэлээд эсэргүүцэжсэн давхар дэлээ өмсгүү гэжсэн хэсэг их хурлын гишүүд бол засгийн газрын гишүүн болсон шүү дээ. Сайд авсан. За тэгээд тэрнээс хойш гол асуудал хамгийн дургу хүргэсэн нь Монголын ард түмнийг бол бүсээ чангал гэж хэлсэн. Бүсээ чангалаад энэ мега төслөө боловсруулахын тулд хэрэгжүүлэхийн тулд бүсээ чангална. Бүх халамжийн мөнгнүүдээ хасна, тэтгэврийн мөнгүүдийг хасна гэж ингэж дарамтлж агаад оюу толгой, таван толгой, ноён уул одоо бүх юу гэдгийг урт нэртэй хуулиудын бүх юмнуудыг хийлсэн. Тэгээд эцсийн бүлэгт одоо хамгийн шившигтэй нь дубайд очиж дураараа очиж өнөөдөр байна шүү дээ. Энэ хүн чинь уул уурхай яамны сайд ч биш, ашигт малтны хэрэг эрхлэхийн газрын даргач биш, агентлагийн хэмжээний эмийг нууцаар их хурлын дарга нь мэдээг байхад очиж тамгаа дарсан.
Энэ хэсэг бүлэг хатгалан зээлийн хоршооны асуудлыг дампууруулах бол нэг хэрэг. Бүхэл бүтэн Монгол улсыг дампууруулах хэмжээнд Монгол улсыг ингэж ард түмнийг газрын хэвлэлийн баялагийг өнөөдөр бидний өвгдөөсөөс халуун аймаг бүлээн цусаараа олсон энэ Монголын ард түмний бүрэн бүтэн байдалд халдах ийм уваагүй үйлдэл хийж байгаагийн төлөө энэ засгийн газрын тэргүүнийг бид нэр бүр сор залсан. Энэ бол зөв үйлдэл. Биднэрт бол зөв үйлдэл гэж харагдаж байгаа. Тийм болохоор энэ тэмцлийг бол урд нь бол хийжсэн шүү дээ. Финландыг шатааж яасан, тухайн үеийн Бадам журнаг шатааж яасан, иргэний нийгмийн байгууллагууд бүр талбай дээр шатааж яасан. Энэ Ганбаатар гишүүн ч байсан, Бацаандан, Магнаа, Уянга бүгд ийм үйл ажиллагаа хийжсэн шүү дээ. Одоо яагаад ингэж эмзэглээд байгаа? Монголын ард түмэн зүгээр дээшээ харж байгаад хон шиг номхон байж байгаад өрлүүлээд улсын хорныхаа өрийг соолуулад байж байгаа юм уу? Энэ сайхан бэлгээс би ямар албан тушаал эрх мэдэл гуйгаагүй шүү дээ. Яадгийн энэ зургийг өшгөвцсөн. Яадгийн энэ цаана хүмүүс үхэд дээ шүү дээ. Энэ асуудлыг бол би бүр албан ёсоор зарлая гэж өнөөдөр хэвлэлийн хурлаар хэлж байна. Одоо энэ дээр байна шүү дээ. Энэ төрөлхтнөөс хойш бидний хугацаанд бол бид нар дээр бол цагдаа эрүүгийнхэн тагнуулынхнаас бол уцтаагүй нэгд. Хоёрдугаар тал байна шүү дээ тий. Яг үндсэн хууль ямар ч эрүүгийн хууль дээр энэ хүнийг бол байна шүү дээ тий. Тэгж идэж уулсан, ингэж авилах хэл авсан гэж нэр төрт албан тушаалтай өнөөдөр улаан цайн гүтгэнд оромжилсан бол энэ хэрэг үүсэх магадaltaй. Энэ бэлгэлийн чанартай энэ тэмцлийн сор задлах үйл ажиллагааг бол энэ хуулинд бол байхгүй. Намааг бол үнэхээр тэр хүн хуваараа, ерөнхий сайд хуваараа гомдолтой гэж үзвэл хэрэг үүсгэж болно. Энэ бол 1 сараас 3 сарын хоорондох асуудал. Гэхдээ би бол зөрүүлээд би энэ ч шүү дээ. Ямар шалтгаанаа би өнөөдөр шаардах хуудсантай хэлжлээ шүү дээ. Хуулиа хэрэгжүүлээгүй улмаас эсвэлтгүй улмаас бүтэн сарын хугацаанд хууль зүйн яам дээр өнөө хохирлынхаа мөнгийг авах гэжсэн хатан зээлийн хохиршооны хохирчдоос 4 хүн нас орчлаа гэдгийг хэлээд байна. Энэ хүний амь насыг би энэ хүнээс нэхнэ. Үгүй яг цаана эзэнтэй гэдэг байгаа байхгүй юу? Цаана намайг эзэнтэй ийм үйлдэл хийлээ гэж хэлээд байна шүү дээ. Тэгвэл цаана эзэнтэй гэж байгаа бол 6288 өр хайлын өмнөөс би өшгөлтсөн тэгвэл. 88 өр хайлын өмнөөс. Ялангуяа 4 нас орсон талигачийн өмнөөс би хорсолж занлаа ингэж л гаргасан. Өөр над ямар ч юу байхгүй шүү дээ. За сайн байцгаана уу? За сайн байцгаана. Энэ өдрийн минь дөрөгийн ард түмэнд. Одоо энэ үндсэн хуулинд өөрчлөлт хийнэ гэж байгаа. 10 зүйлээр. Энийг бол бид одоо бас эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл үе үеийн хулгайч, ловирчин засгийн газар, ловирчин хуулиа баталж чаддаг улсын хурал. Энэ нөхдүүдээр бид үндсэн хуулийг үндсэндээ өөрчлүүлэхгүй. Яагаад гэвэл 10 зүйл оруулсан байлээ үндсэн хуулинд. Энэ хуулийг хэрвээ өөрчлөх юм бол энэ нөхдүүдээр бол ямар ч гэсэн хийлэхгүй. Энэ хуулийг бол эднэр бол бүр 7 зүйлээр дордуулсан байгаа шүү дээ. 2000 онд баталсан нуухыг авах гэж байгаа нүдээс хулсан асуудлууд гарч ирж байгаа. Одоо дахиад дээр нь эднэр нөгөө сонгуульд өгч байгаа учраас нөгөө ловрынхаа юм хийх гэж одоо энэ ерөнхийлөгчийг их мэдлгүй болгож дээр нь ерөнхий сайд нь их мэдлэлтэй болж Монголын ард түмний одоо тэр сонгогдох эрхийг баахгүй болгож намаараа талцаж хувааж иддэг асуудлыг оруулж энэ үндсэн хуулинд өөрчлөлт хийх гэж. Энийг бол гал үндэстэй холбоо бас эрс үүсэж байгаа. Энэ бол одоо улсын хуралд бол одоо үнэхээр зүрх сэтгэлтэй хүн байдаг бол энэ үндсэн хуулийг одоо цоггоогоос хавхуулаад эсэргүүцээд байгаа шүү дээ. Хурлын дарга. Энэ үндсэн хуулийг бол бид өөрчлүүлэхгүй. Эднэр бол бүрд ордуулна үхээсээ сайжруулна гэж өрөөс байхгүй. Тийм учраас бид бас гал үндэстэй холбоо эсэргүүцэж байгаа. Нэг өгүүлж. Энэ нөгөө бүгд сайн байна. Нөгөө арчлал хөгжсөн улс их орн гэж яриаддаг имиж бид нэг ингээд судлаад яваад идэг.
манай зан үйлдэлтэй бас ажиллахгүй байгаа нэг юм байгаа. Тэр сор зарлах. Ерөөсөө тэнд бол тэр Бөөшаа ч юм уу, Путинэ ч юм уу нөгөө Обамага ингээд дүрсийг хийчихэж жагаад ууралж бухимдлаа гаргадгийг зоддог, бүр сэрээгээр шаадаг тий. Ерөөсөө өшгөлдөг, барьдаг бүх юм байд юм билээ. Тий. Гутлаа шидэн одоо шүлсээ хаях тэр үтгэл тэгжээж нөгөө амьдрал сайжрах энэ хүн ийм ард түмэн чинь гэж эсэргүүцлээд ирхэлснээс юу үүсэх нь нөгөө хүнд чинь тийм ойлголт нь мессеж нь очдог тийм л арчлалын нэг тийм бас нэг сайхан юм байд юм байл да. Тэр судлаад хахад тийм л юм байл ш. Тэр энд бол хинч гомдлонхэд хинч ял өрүүлэх гээд тэнэгдэхгүй үстэй тийм байхгүй үстэй. За одоо латвитай болохоор чинь Оросын ерөнхийлөгч Путиныг бол бүр цовдлаад хажуугаар нь явж байгаа иргэд бол хадаасаар хадчихсэн шүү дээ. Тэр бүх фейсбүүкээр твиттерээр гарцсан байсан. За энэ нэг асуудал. Хоёрдугаар тол нь шүү дээ. Сөрөг хүчингү болцсон одоо энэ засгийн газрыг бол маш олон хүн эсрүүцэж байна. Монгол Ардын нам, Арцлан нам. Тэгээ эднэр бол нийлж байгаад одоо ямар юм хийх вэ гэхээр өөрсдийнхөө шүү дээ. Оюун толгой, таван толгой энэ хэдэн ордуудын асуудал. Тэгээ дээр нь өршөөлийн хууль гэдэг байгаа эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, намуудын хууль, сонгуулийн хууль энэ бүгдийг хийхин тулд эднэр эвсэж найдаж байгаа нь тодорхой. Одоо тэгээ энэ засгийн газрыг эсэргүүцээд Баасанхүү гишүүн бол гаруй үсэг суглуулж байгаа ч гэсэн Монгол Ардын нам сөрөг хүчин энэ том дээр сөрөг хүчин биш шүү дээ. Засгийн газар орцсон юм чинь. Энэ дээрс Батэрдэн аваргаас өөр хүн байхгүй байхгүй. Бүлгээрээ өнөөдөр 16 оны сонгуульд орох бүх юмнуудаа энэ хуулийнхаа дагуу бүх энэ нийлсэн энэ мафиозныхаа дагуу энэ хийх нь тодорхой болчиход байна. Тэгэхээр чи сөрөг хүчингү болцсон энэ ард нийгэмд чинь одоо иргэний хөдөлгөөн энэ шудраг улсууд одоо тэмцэгчид дуурахгүй бол одоо өнгөрсөн хойно бид нар юу ярих юм бэ? 17 онд одоо бид нар бондын өрөнд орчод байна шүү дээ. Зүгээр сууж байгаа та бид нар бүгд өнөөдөр $9,000 өрөнд үр хөвгттэй цуг орцсон. Тэгээ өнөөдөр би өдөр яах юм бэ? Ийм байдалд хүрчээд байгаа юм чинь ямар ч байсан өнөөдөр эрүүл ард түмэн байдгийн бол засгийн эрх өнөөдөр ард түмний гарт гэж хэлдэг нь үний юм бол энэ засгийн газар энэ их хурлынхаа дээр гарсан засгийн газар энэ бүгдийг эсэргүүцэх цаг нь болцсон. Одоо хийвэл бүү айвал бүү хий гэж байгаа. Өнөөдөр дугуураагүй байгаагаараа бид нар маш том нүгэл хураа шүү.